Сайн байцгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуултын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Гавьяат тамирчин Цэрэнгийн Арднага хүрэлцэн явж оролцож байгаа. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань цаг зав гарган оролцож байгаа танд маш их баярлалаа. За та нартай маш их баярлалаа. Намайг өргөн авчирч энэ нэвтрүүлэгт оролцож олон түмэнд танилцуулж байгаа чинь талархаж байна. Баяртай байна. За олон түмэн таныг монголчууд бүгдээрээ таньноо. За сайн явж ирсэн үү та ол зам зөндөө ирлээ. Сайн явж ирсэн. Яг ол замыг гайгүй ирсэн. 111 орны 800 мянган тамирчид орсон их том тэмцээн болсон. Дэлхийн аварга Ахмад Насруудын тэмцээн гэж болсон 4 жилдэг удаа болдог. Ийм тэмцээн байгаа. За хамгийн ихний асуулт маань Арднага маань манай телевиз үзэгчдэд өөрийгөө нэг сайхан танилцуулаач. Аль нутаг усны хүн байдгийг. За би Өмнөг аймгийн Баянлаа сумын иргэн. Гов 3 сайхны баруун сайхны оройд өссөн. Сарлагын тууд бариулж ярдж ээжтэй тосолж гэж явсан ийм л хүндээ. За тэгээд тэрнээсээ сургууль соёл дамжаад гэрээсээ хонд ирээд за тэгээс үүд ажиллаад тустай болоод гэр орон авгаа хөвгтэй болоод ингээд тустай гараад ингээ явцсан. 62 онд би багшин дээр сургуульд ороод 66 он төгсөөд өмнө 10 жил багшилж байгаад тэгээд тэтгэврт гартлаа тэнд багшилж байгаад тэгээс үүд 80 хэдэн онд хотод орж ирсэн дээ. За бүх амьдралаастаа хэдгээр секундын дотор гяс тайлбарлаа ичлээ шүү дээ тийм ээ. Болж. За гов 3 сайхан гэж сайхан хайрхан бий. Өндөр тийм ээ. Өмнөг аймгийн төвийн баруухан талд байгаа. За таны Баянлаас түүний хойхон талд байгаа. За тэр сайхан өндөр уултанд сарлаг хариулж байсан байна. Энд ч одоо би говь нутгийг чинь тэмээгээр л төсөөлдөг болохоос тэр сарлаг гэдэг амтнаар төсөөлж байгаа үг юм байна шүү. Одоо хэрнээ сарлаг байдаг юм уу? Байна. Сарлагч одоо дунд говьд байхгүй. За. Баян хонгор аймгийн бас ууларх газартаа байдаг баг. Тэгээ өмнө говийн гов 3 сайхан сарлаг. Ер нь сарлагыг одоо сони амьтан шүү дээ. Сарлагын махыг идэж өссөн хүн бол одоо өвчин инг баг туссан эрүүл чирэг байна. Яагаад гэдэг нь чи сарлаг дандаа ууларх газрын одоо эмийн ургамал гоцоо ургамал идэж ингэж амьдардаг амт юм. Тийм учраас сарлагын махтай юмсан. Тэгээ сарлагын махыг идэж үзэх юм бол хууч хөдлөгнө гэж бас ярьдээ. Тэр чи одоо нөө олон ургамлын эмийн ургамал идэж байгаа учраас бас чихэн шүү дээ. Гинтхэн тий. Гинтхэн. Тэгж хөдлөгдөг тийм явдал байд юм байл дээ. Тэгээ наад бол тийм тохиолдоогүй. Манай их хэсэг тэгэж ярьдээ. Тэгээ хавийн улсууд одоо орон нутгийн улсууд ярина л да. Хууч хөдлөд энэ одоо сарлагын махад дэцсэн чинь хууч хөдөлж байна. Гэхэд чи говийн хүн төгөлгүйт. Өнөө говьд талд байсан улсыг хөрслөөл. Манайд ирж санаад ярьж хөөрөл аавж тэ хоорондоо танилцууд чинь. Тэг нэгдүгээр хоёрдугаарт говьяас чинь бид нар чи юу аавна? Хужир аавна. Хужир авч одоо мал хужирлна. Нэг иймэрхүү. Ихээс хідүүлээ та. Ихээс би хоёулсна. Манай би чи миний эгч байсан. Тэгээд би ихээс хоёулаа ихээс их цөөхөн шүү дээ. За Арднага ч одоо 90 настай гэдэг чинь 30 оны хүн байх нэ хөргий. 34 он төрсөн. 34 он төрсөн хүн байх нэ. За тэгээд нэг 40-од он руу нэг сургууль соёлын босго давх гал явж байсан байна. Одоо 40-од онд ч одоо энэ Монгол улсын боловсролын юм чи одоо ямар юм бэсэ та хаана ямар сургуульд орж яваа? Би Өмнөг аймгийн Баянлаа сумын баг сургуульд орж байсан. За тэгээд чинь одоо их бүдүүлгээс юм аа. Шинэ үсэг эхлээд хуучин монголоор хичээл заадаг байсан болчиод гэвэл шинэ үсэгт ордог байхгүй. Тэгсэн чинь цэргийн дарганаар Монгол үсэг кэрэл зураад ирсэн. Тэгээд багш мэргэжлүүгүй зүгээр цэргийн даргаас хүн баг сургуульд хичээл заадаг. Одоо бичиг үсэгтэй болохоор л бичиг үсэгтэй болохоор тий. Тиймэрхүү сонин явдал байсан. Тэр чинь их дэрв юм ярих гэж байгаа. Тэгээд энэ чинь сумын баг сургууль гэхээр чи хэддүгээр анги хүртэл байх юм? Сумда.
Сумдаа одоо 4 дугаар анги хүртлээ. Хөөрхий. Тэгээд тэрээс хаш яах юм? Тэрнээс аймгийн 10 жил шилжээл тэгээд 5 дугаар ангиас эхлээл 10 дугаар анги хүртэл. За 40 он сургуульд орлоо. 41 онд орсон юм уу? 41 онд орсон. 41 он сургуульд ороод тэгээд 51 онд төгсгөн тий. Тий. Тэр үед бол 10 жилдээ бол болцсон байсан. Одоо би тантай их л энэ дээр үеийн үнтэй болж байгаа чи дээр үе л юм ярих гэдэг шүү дээ. Зөв зөв. 10 жилдээ болцсон байсан байна. 10 жилдээ болцсон байсан. Тэр чинь ганцхан аймгийн төвдөр. 10 жилдээ шүү дээ. Одоо бол 10 жилээс хэд болцсон байгаа. Нэмэгдээд. Одоо ч энэ манай багш нарын боловсон хүчин сайхан юм уу? Сургууль соёл нь сайхан болж одоо та харж байгаа л гэдэг. Хувийн сургуулиуд, улсын сургуулиуд, гадаад сургуулиуд, зөндөө сайхан сургуулиуд. Тэр үуч ч одоо энэ манай багш нарын боловсон хүчин гэж хэрэн байсан. Одоо таны баг сургууль хичнээн багш байх уу? Баг сургуульд одоо 4 багш байна. За үсэг заана. Тий. Нэг захирал гэж нэг хүн байна. За нэг хүн байна. Тий. За. Тэгэл гүйцээ. Тэгээ 1-р ангидаас 2-р ангидаас 3, 4-р ангидаас 4 багш. Захиралтайгаа 5. Нэг анги дагаад авсан байна ш нөгөөдөө. Тэгээ шүү дээ. Заавал одоо 1-р анги нэг багшаар явсан, 2-р анги нэг багшаар явсан. 1-р анги нь олон бүлэг байхгүй нөх нь шүү дээ. Сумын түн юм чинь. Нэг 10 хэд 10 би 16-аад би төгссөн шүү дээ. Тэгээ баг сургууль чи 1-р ангид орох чинь бид нар бас нэг 10 баг 20 түүхэд байсан юм аа. Тэгээ нөөшөө сум руугаа хажуудлынхаа сум руу аймгийн төрлөө шилжээ тэгэл төгсөختө баг сургууль 16 төгссөн. За ингээ 10 жилийнхаа сургуулиа төгсөөд багш их сургуульд одоо конкурс гэх юм уу яах юм ч одоо 50 донд ч яа. Би чинь одоо юу 10 дугаар анги төгсөөгүй. За. Аймгийн төв 5 дугаар ангид суугаад. За нөгөө сумаасаа 5 даа орох шилжиж ирсэн. Сумаасаа 5 даар шилжээ. Тэгээд 5 дугаар ангиас хөдөө гарч ирчээд аймгийн төвдөр одоо 6 дугаар ангид орох гэж ирж байгаа шүү дээ. За. Тэгсэн чинь нэг хүн натаа уусдээ. За хүн би одоо энэ хүүхэд сургуульд оруулахаар хүүхэдээ зөвлөх гэж яваа. Чи манай сургуульд орох уу гэж нэг хүн тэгж байна. Хаана байдаг вэ чи Улаанбаатарт байдаг гэж байна. Улаанбаатар үзэсээр байгаа шүү. Юу үзэг байгаа шүү дээ тий. Тэр их сонирхоод хүй орё гэж шалгалтай л. Тэгээ нэг тав бодлоо 4 бодлоо. Тэ нэг тоогод бодоод өгчлээ. Шээж хичээлээ, нөөдөө бишээд өгчлээ. За тэгсэн тэнцлээ. Тэнцээ за хам чи манай сургуульд орохоор тэнцлээ. Манай сургууль Улаанбаатар хотын Малимдгийн техникум гэж бий. Малимдгийн техникум Улаанбаатар хотын тэр юунд байдаг. Усчлахын гудамж гэж усны гудамж гэж байсан шүү дээ. Тийм гисэн сонсч ирсэн. Тийм гэж худлаач шүү. Усны гудамж сайхан байд юм гэж ярьж байна. За тэр ч яг тэр би бол багшаагаантайгаа тэгээд эндээс явахдаа тэгээд очинд бол багшаадаа бид нар эсвэл хэдэн хүмүүс эсвэл даваа явах гэж байгаа. Тэгээд хот руу явсан чинь юу яатай. Нэг зис машин гэдэг нэг дөрвөлж юм модон кавинтай. Тийм машин. Тэр чинь одоо их том үзээгүй сайхан машин. Бидний нийтэд л шүү дээ. За тийм машин дөрөв хөвс суулгаад тэгээд явлаа. Аав ээж нь үлдчих юм уу? Аав ээж одоо хөдөлгөөлөг яах вэ? Таныг яв гэсэн юм уу? Яв гэсэн. Хаа Улаанбаатар. Би чи одоо 5 дугаар ангид суух гээд би тэгээд аймгийн төвд бие дагаад явчихж байгаа шүү дээ. Бие дагаад явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь одоо өртөөгөр явна. Өртөөгөр чи ямар сонин гэж бодож байна? Мориор явна. Тэгээ эмээ цацаар өөрөө гаргана. Тийм ээ. Тэгээ мориор одоо 30 км гадар яваад өртөөс дахиад 30 км яваад өртөөс аймгийн төвдөр. За нөгөө зээстэйгээ хэд тонж Улаанбаатар руу ирвэ? Улаанбаатарт өнөө чих түүхтэй бас сайн хөдлөө явсан. За. Хөдлөө явлаа. Хөдлөө явж байгаад энэ хотод ойрхон ирсэн чинь бор ороод үер болоод юу маш их харахгүй болсон. Тэгээд одоо энэ төргний гол шүү дээ. Төргний гол чинь одоо үер удаа чи бөт хавтгаа ус. Одоо бараг ширхсэн шүү. Тий. Одоо байхгүй. За тэгээ байжсэн чи бид нар чинь хүүхдүүд чинь үлстэй байгаа шүү дээ.
таргууны анчид гэж нэг сайхан усуд байлаа. Өнөө таргууны арьсаа чинь Орос руу одоо гаргадаг том бүтээгдэхүүн байлаа шүү дээ. Таргууны мах дээр бид дарсан тийм. Таргууны махаас зүгээр төмбөн дүүрээд цаанаа тавьчихсан. Ядаас энэ таргууны махад 3 хоноод тэгээ нэг жаад гайгүй удаад усан татраа. Тий. Усан хатаад нэг жаахан гайгүй удаад. Тэгээ бас машин суучтай юм аа. Бос өгөөсөө хатаагүй. Машин арайх төр згаргачаал тэгээд одоо өнөө айл дээрээ өнөө таргууны хамахаатай өссөн ахгүй сайхал байлаа. Тэгээ нэг 5 хоноод тэгээ нэг жалгайг уусан. Тэгээ хот руу орж ирээл. Тэгээд өнөө сургуультай хөдөөжхөн сургуультай ороод мал дэмдгийн сургуультай ороод тэгээ байжсэн чинь нэг хэсэг хүүхдийг энэ Сөгнөгөр Баянголд зоотехникум байгуулсан тэнд хэсэг хүүхэд явуулсан л гэж байна. Тэгсэн тэнд миний нэр орчихжээ. Тэгээ тэрөнд орлоо. Тэрөнд орчоод ингээ байжсэн чинь юу яадэ? Алтан булгийн зоо мал дэмдгийн техникум гэж. Цагаан эрэг гэж байдаг шүү дээ. Тэнд сурахаар болт юм байна. Тэгээд яг би ч одоо өөрийн мэдлгүй хүн одоо газар сайн мэдэхгүй ямар сургууль байдгийг ч өөдөө мэдэхгүй юусэн гэ зоо техникум гэдэг нэрэл тогтоосон. За багшийн сургууль гэдэг бол мэдэж байгаа. Тэг чинь багшийн сургууль байгуулагдаад багангийн багш нарыг төгсөж гаргадаг байсан. Тэгэл яваад тэгэл машин энэ Сүхбаатар хотод орж ирээл. Тэр зоо мал дэмдгийн техникум дээр зоо техникч мэргэжилтэй болоод төгссөн хүн дээ. Тэр чин 6 дугаар ангийн хүүхэд та хот руу анх орж ирлээ гэдэг чинь энэ ч одоо хэдэн настай хүүхдээ хэддээ сургуульд ороод хэд үлдчих юм? 8 настай сургуульд 12 настай төгсөө тэгэл явж байгаа юм шиг. Хөөе нэр 12 настай хүүхэд. Одоо 12 настай хүүхдийг одоо энэ орчин үеийн хүмүүс тэгж явуулах уу? Явуулахгүй. Юу ч аим. Тэгэхээр чинь одоо бид нар чинь баг сургуульд байхдаа дотор баримцуугаад бие даацсан. Их хэцүүг хөдөө мал ачаатай маллаа тэгээ. Тэгээд бие даагаа сурсан байт юм шиг. Тэгээ одоо хүнээс сарай алдахгүй өөрөө гоцоо ачдаг. Одоо тэгээд цэвэрхэн явахыг одоо эрмэлздэг болсон байгаа юм шиг. За ингээд зоо техникч болоод авсан. За тэгээд зоо техникч болоод гарсан. Зоо техникч болоод гарсан чинь Өмнөг аймгийн эрдэмтгэлний станц гэж байгуулагдсан. Тэнд зоо техникч хэрэгтэй гэж. Тэгээд яваарс. Тэгээ Өмнөг аймгийн Булган суманд. Эрдэмтгэлний станц гэж байгуулагдаад. Тэгээ тэнд энэ Ямааны ноолорыг баг байна. Их ноолортой ямаа авч өржүүлмээр байна. Төөрөөс газрын тогтоол гардаг юм байна. Тэгээ тэр тогтоолын дагуу энэ дооны үйлдвэрийн ухан авчраад 75% юм 25 ухан авчирч тэнд үржүүлэхийг цэвэр үржүүлэг тэгээд Монгол ямаа 2000 ямаа зөвлөж вантрак хийгээд одоо англиарт хийгээд тэгээд 1000 ямаа сонгож яваад тэгээ анхны цагаан тайлбарлыг хийж анхны үржүүлгийг хийж анхны одоо эрлиз их ноолортой шиг гарч. Тэр доон чинь одоо хил 500 г ноолор ордог. Манай Монголын ямаа бол 250 г-аас доош бага хэмжээний ноолор ордог учраас энэ төөрөсгийн газар нэг ноолор гадаадд их хэрэгтэй байд юм байна. Үнэтэй ч хэл юм байна. Тэг үнэтэй ч юм байна. Ерөөсөө энийг их ноолортой юм авчирж үзүүлээ гэж. Тэгэл ийм журмаар ажилласан үнэтэй. Тэгээ говгорон сайхан үйлдвэр ямааг анх одоо бий байгуулж өсгсөн. Нэг сар бол одоо нэг үйлдвэрийн ямаа, үйлдвэрийн амьтаг өсгсөн тусгай мэргэжил хүн болж байгаа юм бол та. Нэг ясна. Ийм төвхтэй. За ингээд зоо техникчээс яаж яваад бие тамирын багш болсон бэ? За тэгж яасан чинь үйлдвэртний зөвлөлийн сертификат гэж болд юм байна. Дээр үж нэрээ нэг үйлдвэртний зөвлөлийн сертификат, тэгээ залуучуудын сертификат. Тэгээ улсын одоо юуны сертификат үлээ одоо янз бүрийн тэмцээнд болдог байсан чинь улсын аврагын тэргээс. Тэгээ тэнд ороод очсон чинь сумаас шалгараад, аймагаас шалгараад, дундгойт бүстэй байсан бүсээс шалгараад улсад түрээд очтээ. Улсад төрчөөд уралдсан чинь 400-800 бие төрүүлээд спортын мастерын болцоод илэрсэн байт. Хэдтэй дээ.
Тэг чи одоо эдэн настай байж ивдэ. Зоо техникч яриад төгс. Зоо техникч төгсөөд бас хэдэн жил ажилласан мэл 20 гаруй 20 дөнгөжл гарч ирсэн юм шиг тийм ээ настай тийм. За тэгээ ингээд би чинь мэрэгжлээ солиод хөдөөч багшийн дээд сургууль дээр биеийн тэмрийн факультет гэж байгуулж байна. Тэн чи орохгүй юу гэж байна. Дуртай. Хөдөөч одоо малтай наслны чинь одоо өвлөө хүйтэн зуны хаданд одоо малтай наслдаа явах чинь залуу хүнд бас нэг тохиромж гэсэн гэдэг. Хоцорын газрын одоо нэг бол багшлуулах хансан, нэг бол одоо нэг өөр мэрэгжлийн одоо нэгтлэмж болох хансан гэсэн одоо нэг тиймэрхүү юм төрдөг л байсан л да. Тэгээд тэрнийхэн дагууч одоо багшийн дээд сургуулийн биеийн тэмрийн факультет ороод тэгээд тусдаа биеийн тэмрийн дээд сургууль гэж байгуулагдаад 62 онд. Тэгээд 62 онд орж 66 онд тусдаа биеийн тэмрийн дээд сургууль гэж байгуулж тэнд төгсөөд. Тэгээд өмнө говьт 10 жил багш. Биеийн тэмрийн багш. Биеийн тэмрийн багш. Ингэж явсаар байгаа тэгэл өдөө хөрч байгаа юм да. Насандаа судлаа. Тий. Насандаа судлаа биеийн тэмрийн багш хийсэн байна. Тий. Тэгэл яах вэ? Өөр ажил хийгээгүй. За хэдэн хүүхэдтэй вэ? Би ч одоо 10 хүүхэдтэй. Ямар сайхан. 10 хүүхэдтэй манай одоо том хүүг чинь дэтгэврт гарцсан, том охин дэтгэврт гарцсан. Хамгийн бага нь 41 2-тай. Хэдтэй гэр бүл болж ирсэн та? Би чинь 28 наснда багш хийж байгаа юм байна тийм ээ? Тий. 28 наснда анхны хүнтэйгээ танилцаад нэг кино үзэж байгаа суманд. Тэгээд танилцаад тэгээд тэр хүнтэйгээр болоо тэгээд тэр чигээр явсаар байгаа. Манай өшг маань одоо сая ханаас орсон. Нас бараад нэг 4-5 жил болж байна. Ямар мэрэгчлээ хүн байсан? Багш мэрэгчлээ. Нэг сургууль багшлгууд бай. Нэг сургууль багшлгүй. Ямар сайхан. Тэр орон зохиол байгаа биеийн тэмрийнхаа тэгээд нэг сургууль. За том хүүхдүүд нь тэтгэврт гарцсан. Өвөө эмээнэр болсон. Тийм өвөө. Баг хүүхэд 30 ижтэй. Одоо ингээд таны нүдээр том хүү охин хоёроо харахаар хэр жаахан хэмжээд харагдах юм? Чи хөөх мань мохоо нэг шарахгүй шүү дээ. Одоо нялхал амтай харагдах юм уу? Одоо нялхал харагдаж шүү дээ. Нялхал харагдаад тийм. За одоо тэгээд 10 хүүхэд маань уржиж өсөөд хичнээн ач зээтэй болж байна та. Мэдэн бос одоо нэг тоолоод барахгүй хөө. Янз сайхан байна. За ингээд биеийн тэмрийн багш болсноороо спорт гэдэг зүйл рүү тэр дундаа энэ гүйлт гэдэг зүйл рүү эргэлж буцалтгүй орсон байх найхан тийм ээ. За тэгээд багшилж байхынхаа хажуугаар гүүгээд нөгөө уралдаан тэмцээнд оролцоод яваад байсан юм уу яасан? Тэгэлгүй явах чи одоо уралдаан тэмцээнд орно хүүхдүүдийг уралдаан тэмцээнд битгэж оруулна. Би ч өөрөө улс аврах гэж орно. Хэбэ гэж олон төрлийн тэмцээн явуулдаг байсан. Тэрүүнд орно. Улсын кросс уралдаанд орно. Тэгээ ингээд хөнгөөтэй тийм бос тэмцээнүүдэд удирдал интернетээр болдог тэмцээнүүд орно. Байнга орж байна. Энэ улсын чанартай тэмцээнүүдэд та залуудаа оролцож байхдаа ямар амжилтуудыг үзүүлж ирсэн бэ? Ер нь өөрхөн төрөлд байгаа улсуудаа тэрүүгэн байранд л явдаг байсан. 400, 800, 1500 үгүй хийдэг байсан юм би. Тэгээ харин одоо насаа гэсэн хойно 100, 200, 400 тарин гайг үгүйдэг. Одоо 400 дэлхийн рекорд амжилтыг хүртэл эвдсэн явж байдаг насны хангалаар. Тэгсэн. Тийм, ингээ явж байдаг. Ийм л болцсон байна. Залуудаа бол та янз бүрийн улсын чанартай тэмцээнүүдэд оролцоод яваад байдаг байсан байна шүү дээ. Энэ олон улсын чанартай тэмцээнд хэр оролцож байсан та? Олон улсын чанартай тэмцээнд нэг оролцож байгаагүй. Боломж олцоо нь болдгоо байсан яадаг байсан. Тэр чинь одоо намайг залуу хатсан надаас сайн гүйдэг усуд зөндөө байсан юм чи. За. Би чинь бол одоо нэг эхний 2 3 дугаар харивцаал. Тэгээ сайн гүйдэг усуд их байсан. Тэд чинь нэг улсын шигшээд орсон. Улсын шигшээд ороод дасгал сургуулаа хийчихээд би хөдөөний нэг 10 жил багшлан. За тэгээ тэг чинь одоо улсын шигшээд ороод дасгал хийнэ гэдэг чинь босон учиртай. Улсаас мөнгөнд төлөө байрлуулчихна.
Тэгээ хоолндоо нөхчгөн хангамжаа сайн. Тэгээ тусгай мэрэгжлийн одоо гавьяат маяат гэх мэт усуд багшлсан. Шигшээд орчихъя гэж ер нь та бодож ирсэн үү? Бодож байгаагүй. Орох юмсан гэж Бодож байгаагүй. яагаад? За шигшээд орчин ихтэй ирэх нэг жоохон газар тэгээд хөлс цалин баг. Багш гэдэг чинь цалин өндөр. Цагийн мөнгө их авна. Хамгийн гол нь тэндээ байх. Хүн чинь амьдралаа л удаа шүү дээ. Тэгэн тий. Тэгээд олон өөр хөвгтэй олон өөр хөвгттэй байгаа гэдэг. Одоо их цаг одон цагийн хичээлтэй байна. Тэгээд цагийн мөнгө гэж учрыг хавдна. Тэр үед чинь би одоо 1500, 1600, 1800 дээд цахна. Доод цахна 1500 төгрөгийн цалинтай байлаа шүү дээ. Багш нь тийм өндөр авдаг. Тий, илүү цагийн мөнгө тооцоод. Тэрээс зүгээр жирийн багш бол 750 дээд мэрэгжлийн хүмүүстэй голцгон тийм байсан шүү дээ. 750 тэгээ 801 тавьцаал. Багш хүний онцлог нь одоо илүү цаг олонтой байх юм бол илүү цагийн мөнгө их авдаг байсан. Тийм байх. Тэгээ сүүлдээ манай биеийн тэмэр чинь юу нэгдүгээр ангиас эхэлж биеийн тэмэр оруулаа. Хүүхдийг багаас нь эхэлж биеийг хөгжүүлээ гэдэг юу гараад. Тэгээ нэгдүгээр ангиас 10 дугаар анги хүртэл хичээл заадаг байсан. Тэгээ цаг ихтэй. Тийм байсан үе. Тийм байна. Одоо та 10 хүүхэдтэй гэж байна шүү дээ. Өөрөө ийм сайхан спортын хүн, эрүүл чирэг хүүхдүүдээсээ нэг спортын мөр хөөлөгчий гэж юу бодож ирсэн үү? Спортын мөр хөөс хүүхд байна уу? Манай том хөгөөд Украины биеийн тэмрийн дээд сургууль төгсөж ирсэн. Оо зөө. Усны мэрэгжилтэй. Усан мэсний мэрэг. Тэгээд дээр нь бөхөн мэрэгжилтэй. Чөлөөдөх. Чөлөөдөхөр одоо их сайн мэрэгдэх хөгөөд байсан. Чөлөөчүүд байгаа. За манай хөгөөд усны мэрэгдээс 2 хөгөөд төгссөн. Багш мэрэгжлээр усны 2 хөгөөд төгссөн. За тэгээд багш усны дасгалжуулагч хавцаа хийгээл. Тэгээд зарим нь одоо геологийн мэрэгжилтэй. За гэх мэтлэн гадуур өшөө мэрэгжилтэй эзэмшээд явсаас. Тийш үү 10 хүүхэд ч одоо харуулаа сайхан өөр мэрэгжилтэй л байхаж яах вэ? Тэгээ хүүхдүүд ингээд том болоод сургууль соёлын мөр хөгөөл хот сүрэн яваал хот сүрэн явсан хүүхдүүд нь одоо тэндээ шингээд тэгээд ам хүүхдүүд нь ер нь хотод байсан уу? Хотод. Та тэнд ганцаараа та хоёрлохнаа байгаад идэг. Тэгээ одоо баг хүүхдүүдтэйгээ аймгийн дэвт байж байгаа. Тэгээд хэдэн онд хот орж ирв та? 82 онд. Гэр бүлтэйгээ юутай хэдгээ бүгдээр шилжээд ирсэн. Одоо Улаанбаатар хотын иргэн гэж явж байна уу та? Улаанбаатар хотын иргэн. Улаанбаатар хан удирдгийн 17 дугаар хорооны иргэн. 11 дугаар хороо гэж яваад шилжиж тасраад 17 дугаар хороо болсон. Тэгээд одоо 11, 17 дугаар хороо гэж явд юм байна. За залуу наснда олон улсын чанартай тэмцээнд одоо амьдралын боломж болцоо, ажлын нөхцөл болцоогоос болоод явж чаддгүй байсан. Тэр одоо Ахмад Тэмэрчтэй. Тийм хүсэл мөрөөдлөө биелүүлж одоо ахмадын ангилалд World Master-уудад одоо амжилттай явж байна. Их л гадагшаа дутгшаа явж хамаг одоо медалууд энэ одоо түүж байна. За баяр хүргье. За баярлалаа. Энэ дээр нэг юм байгаа. Одоо энэ тамирчин хүн гэдэг чинь ер нь их зардалтай байдаг юм байна. За одоо тэр бэлтгэл сургууль, тэр өмсөж зүүх тийм ээ. Тэгээд энэ ялангуяа гадагшаа тэмцээнд явхад нөгөө онгоцны тийзний асуудал, очоод одоо зочид уудал, орон байрны асуудал гээд энэ гадагшаа явж байгаа тамирчид ялангуяа зардал зөндөө өндөр байх юм уу? Та одоо энэ зөндөө гадагшаа явж тэмцээнд орж байна. Зардал мөнгө авах нь одоо яаж хийж чинь? За зардал мөнгө бол одоо эвент хийх газар байна. За. Эвент намайг өмнө аймаг миний Баяндлаа саментэр бол эвент итгэсэн. Тэгээ шинэ эхлээд өгтөө 7 сая 300 аймгийн төв өгсөн. 6 саяыг сумын төв өгсөн. За тэгээ тэр мөнгө чи дээд ашин оруулаад өөрийн тэтгэврийн мөнгө дээр нь тэр нэмэл. Ингээл наан цаанаар болоо тэгээд болгоод яваад байна. Гэхдээ улсаас бол зардал юм өгөхгүй. Харин сая намайг энэ дэлхийн аврагт ороход ерөнхийлөгч намайг дууж авч уулзаад тэгсэн тийм ээ хүлээж авсан. Хүлээж авсан. Тэгээд ирэх чинь зардлыг
төлж өгсөн шүү дээ өөрхий. Та цагийн зүтсэн баг шүү дээ. Тэгээд одоо ерөнхийлөгч өгсөн цаг уу? Тий. Ерөнхийлөгч өгсөн цаг. Харин тийм сайхан цаг харагдаж байна. Тэгээд ерөнхийлөгчтэй одоо баяр талархаж байгаагаа илэрхийлье энэ дээр. Бас мэдээ өргөч. Энэ хүний хүчинд би одоо бас яваад байсан. Тэгээд явж ирээд би бас одоо өөрийн бодол хүслийг бууруулаагүй. Сайн яваад 6 төрөлд ороод 6-нд нь алт медаль аваад ирсэн. За тэгэхээр манай ерөнхийлөгч баярлах баха. Энэ одон медалаа дагаад мөнгөн шагнал хэр ирдгийг? Гавьяа тамирчин 100 муухай шуналтай хүн шиг асууж шүү би. Гавьяа тамирчин 150 төгрөг. 150 мянга. Сард авах юм уу тий? Улсаас өгөх юм уу? Улсаас өгдөө. Одоо сая тэмцээнд яваад та төрүүлээд ирлээ шүү дээ. Тэнд медалаас гадна мөнгө өгөх юм уу? Яа тийм? Медалаас гадна мөнгө байхгүй. Зөв медаль л байх юм. Тийм, медаль. Одоо энэ World Master-ууд гэдэг байгаа шүү дээ хаа. Тий. Та бол одоо 90 насных ангилалд байна. Тий. Хэдэн наснаас дээшээгээ World Master-ууд болоо явчихж байгаа юм. Энэ чинь 30 наснаас доош бол Олимпик гэдэг. Тийм шүү дээ. Залуу одоо залуучуудын төрөл байхгүй юу? 30-аас 35 хүртэл. За. 35-аас 40 хүртэл. Ингээд 5-5-аар явж байгаа. 45-аас 49 хүртэл. Ингээд 5-5-аараа явсаар байгаа. Дээшээ 120 гэсэн үг. Хамгийн дээдл нь? Хамгийн дээдл 100. 100 авэдвэр мэд байгаад явахгүй их чадaltaй бол тэмцээнд орж ил байх гэсэн үг байхгүй. Тийм байна тий. За энэ бас их учир бай. Дэлхийд дахин бас бодсон байгаа. За ингээд тэмцээн явуулаад дандаа залуучууд бичгнэл. Энэ эдэр насны ахмад насны ийм хүмүүсүүдийг одоо яаж эрүүл байлгах вэ гэдэг асуудал дэвшигдэж тавьсан байхгүй. Тийм байна. Дэлхийн олимпийн хороо. За тэгээд дэлхийн ахмад мастеруудын холбоо энэ ийм асуудал гараад үгүй ерөөсөө ингэ. Энэ насны ялгаа гарна гэж оролдоод ингэж бай. Ингээд дэвтүүс гарсан гээд нохойд хайсан махаштай хажиж болохгүй. Энийг одоо бие байлтрын одоо сайн эрүүл ширийг байлгая гэсэн үнсэн дээрс энэ спорт гарч ирж энэ спортын цаашдаа дэлхийд дахин болж одоо тэгээд 4 жилд нэг удаа тэмцээнээ явуулж байгаа. За тэгээд аймаг ус твийн аварга тэргээл тэмцээнүүд одоо явуулж байхаар тогтсон байна. Тэгвэл зэрэг одоо ахмад настандгуудаа дэлхийд дахин бас харж үзэж байгааг нэг шинж тэмдэг. Чин залуу наснда насаараа спортоор хичээлсэн хүмүүсийг тэгээд тэр чигт нь орхилгүйгээр тийм ээ. Тий. Ингээ сайхан уралдаан тэмцээнийг зохиогож явуулж байна. Тэрэнд нь та маань ингээд оролцоод байж гомон сайхан юм байдаг юм байна. Тэгээ одоо яг нэг 85 наснда би 400 м-тай Польшийн Таранто хотод очиж дэлхийн эрх дамжилт хийсэн. Тэгээ тэрнээс хойш л одоо би чинь одоо нэг сүрхээд нэрд гарсан, нэг сүрхээд тамирчин хориг яваад байгаа юм шиг. Нөгөө ерөнхийлөгчтэй уулзж байхдаа та нэг Японы нэг үгнийг яриад байсан. Танака гэж. Танакоог сая нөгөө юунд маань ороод очив маструудын аваргад. Очив. Яасан би хаана жилээ. Би хаана өвдсөн юм уу яасан юм ер нь тэгээд танаас 2 ах байдаг тий. Тий. Би одоо очиод тэрэггүй баха одоо тэр НАТО өрсөдний сөрхөө хүн байгаа гэж бодсон байхаа л да. Монголын нэг цагаан талаатай өгөө. Монголын нэг цагаан талаатай өгөн бай. Тэрийг би барахгүй гэж бодсон. Тэгээ Японоос хүн очсон л доо. Миний насанд хүн очсон тэр муу хүн очсон байл. Одоо НАТО 100 м-д гүйхэд нэг 60 м хосорж байл. 400 м-д гүйхэд нэг 100 м хоцорж байгаа хүн чинь ямар сайн хөнгөх вэ? Тэр Танака бол тэгэхгүй хайна. НАТО бараг л зэрэгшгүй орж ирдэг хүн шүү дээ. Зөө. Тэгээ одоо хайр тэрнээс хойш би Танакатай уралдаад бас хэд Танакага бас нэлээ хэд ялцсан шүү. Тэгээ түүнээс болоо тэгээ одоо би очиод тэрэггүй юм байна гэж бодсон байх л да. Тэгээ төрүүлэгч хүн байна. Тий. Одоо танд элдв тийм хууч байх юм уу? Надад өвддөг хууч гэх юм байхгүй. За даралт бол хэвээ байх юм. Даралт хэвээ, хөл гар өвддөг, зүрх хэвээ. За уушиг зүрхүүд хэвээ. Толгой өвдөхгүй, тэр чинь
хөлгаараа өдөхгүй, уушиг зүрхөө өдөхгүй болохоор чинь тэгэл ирүүл байдаг. Энэ бүхэн таны одоо насаараа гүйснэх л баг та. Тийм л баг. Тэгээ би чи багадаа зүгээр ер нь гайгүй хордоо хөхд байсан байх. Ер нь юм төрөнд гүйж явдаг. Одоо мод буцаа хон молын бэлчлээ гэхэд гүйж үж буцааж ирчээл. Одоо хөр тугал нээлээ гэж гүйж очиж нөгөөд хич салгаж тэрийг ихэд хурдан байсан шиг байгаа. Одоо бодох тэр үедээ бол ямар юм мэдгүй. Жиригээр гүйчдэг байсан. Жирийг гүйчдэг. Хөл нүцэг. Хөл нүцэг зүгээр хөөлгээд чинь доотлон ингээд дагтаршаад юу болцсон. Сайр болцсон гэдэг юм уу. Тэгээд шинэ ингээ тийм хөөгтлээсэн. Тэгээд тэрний ачгаа яваа хаа энэ. Одоо хэрнээ элдв хууч байхгүй гэхээр гүмэн сайхан юм. Гэхдээ гүүгээд харч одоо хөлгар үдмөрийн үгүй мэн эсэргээр юм байна тийм ээ. Үгүй. Одоо би сая чи одоо 6 тэмцээл 6-нд орлоо. Гүр заримд нь бол одоо хараалт хүртэл орлоо. Одоо өсөр царайд гэх. Тэгэхэд чи хүний хөлгөрөө өөчтөө бол царайж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд чи миний хөлгөр эрүүд учраас одоо цаад усаа дөрүүлээд алтаметаас наваад ирлээ. За тэгээд 100, 200, 400, 800, 1500 наад гүйлтийн төрөлд одоо гүйгээд 5 алтын хараалтайгаа дэрэгт 6 алтын наваад ирлээ. За ингээд хүрээд чинь Монголын манаар тун намайг их хөндлөж нэгдүгээр хүндтэй хүлээж авч байгаа та нартаа баяр талархлаа илэрхийлье. Та нартаа баярлж байна шүү. Та нарын одоо хөгжөөнд дэмжсэн хиймэрийн сүлдэнд би ингээ явж байгаагаа хэлье та. Ер нь авъя гэсэн хамгийн медалуудаа ер нь та түүцсэн юм шүү. Авъя гэсэн медалууд авцсан. Тийм. Одоо энэ чинь залуу хүмүүс ч л одоо өөрт хүсэл мөрөөдөл гэж байна. Одоо өгшин хүн чинь хүнл юм ч одоо хүсэл мөрөөдөл гэж байлгүй. Одоо хэдий 90 настай болчихсон ч гэсэн ах минь хүсэл мөрөөдөл гэж одоо байдаг байлгүй. Одоо ингээ 95 наснд хүртэл үгүй. За. 91, 92, 93, 94, 95 хүртэл. За 96 нас хүрээд ирэхдээ зэрэг юу болох нь вэ? Амьд минь цэрэм хөлгөр элдванга бэртэл энэ авахгүй бол цаашдаа тэмцээн байныг үл явж л байна. За. Тэгэж өөрийнхөө бие гэж яхаа эрүүжүүлж явахгүй бол зүгээр ялгаатай орондоор хэвтэж сэтгэл идчихэд хэвтэж явах болохгүй. За тэгээ хүн ер нь юу яд юм бэ? Арх тамхиг хэрэглэхгүй байх нь зүйтэй. За. Хоолыг бол одоо бас нэг цүзитлээ цадтлаа идэх хэрэггүй юм байд юм байна. За нэг сайхан нэг цадтлаа нэг иддэг шүү дээ. Одоо боллоо. Энээсээс хэрэггүй их маягийн. Тэгж идэх зүйтэй байд юм байна. Одоо гэцээ дүүртлээ шасгаа татлаа идэх гэдэг чинь одоо хүн хоолоор хэтрүүлсэн их. Тэгээ тэрнээс болоод ходоод гэдэг хямраад ирнэ. Ходоод гэсэн хямраад ирэхэд зүрх булчин тэр яараа бас хямрана гэсэн үг шүү дээ. За тийм л байд юм байна. Энээс та хүн болгоомжлж явах хэрэгтэй юм ямар ч юм. Нас агсаач нас ахаагүй чи хөөхөш явахч. За миний хөө одоо тохируулж идсээ тохируулж яав. Одоо гүйж хөдөлж явж байв. Гэсэн юмрхөө. Таны хүсэл мөрөөдөл бол цаашаа гүгээд л ахад байна шүү дээ. Гүгээд би тийгээ болдог бол тийм ээ. Одоо тэмцээн гэвэл одоо 100 хүртэлгүй. Эмнэлэг домлогч ер нь хэр үзүүлдэг. Энэ маань яаж ин тэр маань яаж нэг урдчсан сэргийлэх гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Урдчсан сэргийлэх гэдэг одоо нэг үзлэггүй. Энэ спортын төв ордондор бүх үе эрүүл мэндийг үздэг байгаа. За. Наан одоо бас хаа нэг бас нэг хүний биеийг юугаар цахилгаан магтаанаар үздэг. Тиймэрхүү гараад ирсэн гэсэн. Би одоо тэр үед нэг орцгоо тэгээд энэ амралтанд амар гэж энэ хожиртай амар гэж урилга гарсан. Тэр үндэ явна та. Маргааш. Ер нь эмнэлэг домдго явахгүй байна уу та тий? Эмнэлэгчээр нь хэвтэж үзээгүй. Бага ер нь би эмнэлэг ганц удаа эмнэлэг хэвтсэн гэж өнөө
кортно гэж байдаг шүү дээ. Аа тий. Улаан корт. Тий. Улаан кортод биш техникумд байсан. Тэгээд байрандаа хөвтөж байгаа. Тэгээд мэдээгүй тэгээд өнгөрсөн. Тэгээд нэг туураад. Тэгээд нэг жаахан байртан жоо нэг 2 3 хонлоо өөх тостой мэдэж болохгүй энэ тэргээл оноо багш энэ тэр байрын хүмүүжлэгч энэ чинь тэгж байсан. Тэгээд тэрийн дагаал. Тэгээд явж байсан. Одоо бэлтгэлээ яаж бацаадаг юм та? Бэлтгэлээ өглөө 3-5 км гадар кросс юм. За хэдэн цагт тосод гүчих юм? 5:30 юм уу 6. Оо тийм шүү дээ. 6:30-ад. Ой тэгэж илгүй шүү дээ. За тэрний учир нэг вэ. За. Өглөө 5:30-ад гүйх чинь шүү дээ. Бүх машинууд зогсоцсон. Эзнүүдэн сайхан дуг нойронд сайхан унтаж байдаг. Машины утаа унаар бараг байхгүй шүү. Нэгдүгээр. Хоёрдугаар өнөө хорооллын өнөө сүрхээ утаа гаргадаг усууд чинь галаан төдөөгөө өвдөө усааг эдүнд унтаж байдаг. Тий. Тий. Өнөө утаа чинь байхгүй байдаг. Ганцаа тэрийг л ашиглаж байгаа. Тэгж гүйж байгаа. Тэгэл өвлж байсан, зунж байсан 5:30 тосоод гүөх юм. Өө тий ялгаа байхгүй. Өвд бол дулаа авцаа юмсад гүйгээвч. За. Тэгээ 3-5 км гүйчих өглөө. 3-5 км тогтмол. За. Тэгж гүйж штэ. За тэгээ өдөр нь юунд гоцоохон цэцэрлэг түрээдэн дэрж өгөөлтөө хийд юм. За. Өшөө газар одоо өнөө дээр үеч өнөө сайхан заалмал энэ чинь төлбөртэй өнөө бие тэмрийн эстишн гэдэг чинь төлбөртэй болцсон. Тэгээ оруулахаа байцсан. Ингээд өдөрт 2 гүөх юм уу та? 2-2-оос 3. Хөөе. Өө тэгж бэлтгэл хийхгүй л биш одоо яаж. Тэгээ өдөр болгоо юм уу? Тэгээ өдөр болгоо. Хөөе. Хагас утсан сайдар амраа. Хагас утсан сайдар өөртөө амралт өгöd байгаа. Өөртөө амралт өгöd. Хөөе тэгэхгүй бас угаас хүн юм байдаг. Марыг хүртэл унсаар байгаа да энэ марыг жил амраа гэдэг ижлэн тавьдаг байсан. Тэр биш. Энэ өвөө эмээнэрийн ажил гэж одоо нэг барагддаггүй ажил байдаг юм билээ. За өвөөгийн ажил хийж байна. Өвөөгийн ажил би юу хийдгүү. Яагаад гэвэл манай хүүхдүүд бие даацсан. Өөр хүүхдүүд нь бие даасан учраас би тэр ажил оролцлоо гэчгүй. Одоо намайг оруулах өсөж байх үед чи өөрсдөө бие даасан учраас та гүйжээлэх нь энэ. Одоо та гүйжлээ та өөрийнхөө ажил тэгэл хийж өгд. Тэгээ миний хийдэг ажил гүйдэг ажил. Тэгээ бие хөгжүүлэхээс штанг гэр бас наачаа бас ерөнхий хэрэгжүүлэх юм хийн шүү дээ. Оо зөө. Тий. Одоо гантэлментэлийг өргөдөн ш та. Одоо ч та нар хэлж байгаа биз дээ. Тиймэрхүү мэт юм хийн. Тэгээ дээш өсрөл тариалт наралтын бандан дээр өсрөх хилдэ ханга юм байна. Тэгээ хийх засвууд олон байна. Одоо таныг Google явахад ч зөндөө хүмүүс таньж байгаа үстэй. Одоо би өнөө өгдөөгүй лээ. За. Энэ тэмцэж үжирээд Google ийшээ тийшээ телевизээр арайд марайд ингээд дуудаад тэгээд өгөхгүй байсан. Өнөөдөр нэг үйж үзээгээ өсөн чинь нөгөөдөө чи шуустаа нэг дахтаа садан боцсон хүү та сайн үжирүүгээ зарим нь үнсэж интерлээд таваа тэгээд их сони болж байлаа. Тийм ээ. Одоо таны ойрхон оролцох тэмцээн ямар тэмцээн бэ? Одоо Америкт 11 сард энэ 11 сард энэ 11 сард нэг тэмцээн бий. За яадаг тэмцээн дээр? Мөн яг л энэ тэмцээн. Чи сая World Master-уудын авраг болчихлоо шүү. Дэлхийн авраг болсон. Дэлхийн авраг болчихлоо. Энэ бол зүгээр ТV авраг юм билээ. Америк ТV авраг. Тэгээ тэрүүнд орж ирэх санаа байна. За болцоог бол очих гэсэн ширэг байхгүй дээ одоо. Ордог юмд орцсон учраас. Тэгээ наагур оор зөөр одоо Тайванд нэг бай. Зөв. Хятад Тайванд. Энэ онд юм уу тийм ээ? Үгүй 5 сард. Эх оны 5 сард. Эх оны 5 сард. Ойрхон оролцох 2 тэмцээн бол энэ 2 тэмцээн байгаа юм байна тийм ээ. Та медалуудаа тоолоо. За ямар медаль хэдэн шиг? 26 алтан медаль бий. 26 алтан медаль. За. Тэн дээр мөнгөн медаль 2 бий. Японы Нара хотод тэр Танака нөхөрт 100 м 200 м жалагдаж мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд 2 мөнгө нөх нь. Танака чи миний энэ гүйдэг асуудал энэ Танакагаас шалтгаалсан байгаа. За. Би Танакат оролцсон чинь нэг дачээс өвгөн бай. Зөө танаас намхан юм уу? Намхан. Зөө.
Хөө энэ мөвгөнийг би ялахгүй яах вэ? Өөс чи хоёуланд ялагчаад. Тэгээ 2000 метр авчтай. Гэхдээ би одоо яаж ялагж байгаа цагаа харсан чинь харин 0.2 0.3 дойлоор харин хосарсан байдаг. Хөөе идэд байлаа. Уг нь ингээд зэрэгцэл орох шиг болсон юм биш үү тий? Бараг зэрэгцэл орох шиг болж байгаа. Тэгээ инхтэй зэрэг би үгүй. Энэ дойлоо чи би нэг сар бэлтгэл тэгээд энэ үнтэй оролцоход би энэ чинь дор нусаа хайчих юм байна. Гэдгээр үнслэгийн Танакагаас би бас ухаарч авч. Тэгээ энэ тэмцээнд би ордог учраас энэ шүү дээ. Тийм байна тий. Ямар нэг юм нөлөөлөл, ямар нэг юм одоо тусгал тийм шүү дээ. нөлөө одоо байж хүн чинь тэр үндэ сонирхон шүү дээ. Тэрх нь шүү дээ. Тэгээ би ч өөрөө гүйдэг хараад хүн байсан учраас бас тэр илүү сонирхож байгаа. Зүгээр гүйдэг хараадаг хүн биш нэг дунджаа нэг яг нэг алгаад гүйгээд ирчихсэн хүн байгаа бол нэг гүйж ирчээд за бодигээд болчих байсан байх л та. За Танакага хэр судалсан та? Тэр Танака чих янзгүй. Ойрхон ингэжгүй. Би бол одоо Алхаан одоо ойрхон гэсэн үг байна шүү дээ. Би бол одоо спорт яаж гүйдэг вэ? Хоол алхаж гүйдэг шүү дээ. Тэр үн шиг гүйдэг. Тэгсэн мөртөө тэр ингээ ойрхон гүйдэг мөртлөө хордоо тэр шиг. Сүрхээ. За таны байгаа медаль болохоор 26 алт 2 мөнгө байгаа байна. Таны одоогийн байдлаар эзэмшиж байгаа рекорд амжилт чинь юу бол хаа? 400 метрт дэлхийн рекорд. 400 метрт. 400 метрт. Тэгээ сая рекорд дэвтгсэн чинь салхи короноос болоод эвдэж чадаагүй юм. Уг нь эвдээ гээд 400 м эвдээ гэж бодож юм уу та? 400 метрт байсан, 100 метрт байсан, 1500 метрт рекорд амжилт эвдэх байсан. Бороо ороод урдаас юу юудгүй одоо манай энэ төнөө нэг шороо болдог шүү дээ. Тэрүүн шиг башид бороогоор шүршиж намайг балалсан. Тэр намайг их чадсан байгаа. Сая дэлхийн орж явахдаа та хэдүүлээ яв? Би ч одоо том хүү намайг авч явсан. Охин маань энэ тэмцээнд бас хараалт маралтанд орж тэмцээнээр явсан. Хүү охин хоёртойгоо. Би сая олимп үзэж байгаад ах урд нь ч одоо би ч одоо спортын хүн бол биш болохоор бүдүүн баараг шүү дээ ах нь. Одоо тэгээд сая олимп таач гисэн харсан шүү дээ олимп үзлээ. Тий. Зөндөл олон хүрэл медаль авах одоо боломж байлаа. Тэрнээс дээшээ медалууд авах боломж байсан. Тэгээд одоо болдоггүй юм байна. Тэгээд тэрэн дээр энэ хоол зүй, сэтгэл зүй ч гэдэг одоо энэ асуудлууд одоо гарч ирсэн. Одоо яг ингээд ийм гүйлтийн спортоор хөнгөлөлтөөр дээр хичээлж байна. Тэмцээнд оролцоож явж байна. Энэ хоол зүй, сэтгэл зүй гэдэг юм хэр ач холбогдолтой юм бэ? Психо гэж байдаг. За, психо гэж. Одоо сэтгэл зүй гэсэн үг. За. Тийм мэрэгжлийн хүн байдаг. Манай Монголд бол байхгүй байсан. Одоо бий болоо гэж. Байгаа хөө. Одоо тэгээд Оросд төгсөжсэн ганц хүүхэн байсан тэр нас барсан юм байлээ. За тэгээ өшөө психологи мэрэгжилтэй усад Монголд байгаагаа байтаргүй шүү дээ. Сэтгэл зүйд гэж ярьдаг байсан. Сэтгэл зүйгийн одоо хамгийн нэгдүгээр тэмцээнд орж байгаад өөрийнхөө сэтгэл зүйг тайван байлгахын зүйтэй. За огшоод одоо тэрийг ялгаамсан тэрэн жалгаачих дүүгээл ингээд гайхаад биеийн ингээд дорд нэг үзээ дээрд нэг үзээд байж болдгоо. Сэтгэл санааг хамгийн тайван. Энэ хүнтэй оролдоно. Ялуулж ялагддаг гэж хосч бай. Иймэрхүү одоо сэтгэл санаагаа авч явж яхан зүйтэй шүү гэж тэр хүн ярьдаг байсан юм. Тэгээ тэр юуны юм бэлээ. За одоо ингээд тэр оролцоо Германы тэр нөхөр яадаг бол гайгүй сэрхөөгөөд л энэ ялагдах л байл ингээд ягсан хүний оюун санаа шиг тэгээд аянда нөгөөдөгтөө дарагдаад ялагчул уу гэж бодох юм бол тэгэл ялагч. Тэгээ ялагдах нь шүү дээ. Одоо тиймэрхүү ялагдахгүй байсан ч одоо тэгээ бодоод байхад бас л одоо мастер хийх болзолоо алдах юм уу? Хэдэн секундээр алдах ч юм уу? Тиймэрхүү оюун санаа гэдэг чинь тэгж тустай билээ л дээ. Ер нь хүнд.
Таны хувьд сэтгэл санаа, сэтгэл зүгээ одоо хэр бэлтгэдэг юм? Одоо биш одоо яг ер нь 50 байл хайваад юм да. Нэгдүгээр, хоёрдугаарт өгөөж байгаа усууд одоо энэ 90 наснд бол би бодож байсан. За 90 наснд надаас дээш гарах хүн алга. Чи яаж төгөлсөн өгтэй зэрэг над ном байгаа. Тэр ном бол одоо 23 оны номч байна. 18 оны номч байна. Тэн дээр насаар 1 2 дугаар эзэлсэн удастай нэртэй амжилттай бичсэн мэт. Тэгэхээр тэрийг хараад за энэ чинь одоо төдийгүй энэ 90 настай хүмүүс тиймэрхүү настай үед юм байна. За энийг би бол одоо ялчих юм байна. Өөрийнхөө амжилттай харьцуулж үзээл тэгэл ерөнхийдөө дүгнээ бичиж байгаа юм да. Тэгээ Танакагийн амжилтыг үзсэн чинь 90 наснд надаас дор байсан учраас за Танакагийн 2 удаа очиж оролдоод Филиппинд оролдоод нэг ялсан. Тэгээ наан нь саана үлээ нэг очиж оролдоод бүр нэлээ хол ялсан. Тэгтээ Танакаас надаас айгаад нэг эсэнд энэ тэмцээнд ирээгүй баг. Гэж манайхан тэгж ярьж байгаа. Оо чамаас айгаад ирэхгүй байна гэж. Одоо хоорондоо яаж байгаа яриа шүү дээ. Нэрэж тэгсэн байж магадгүй. Талтай. Тэгэхээр энэ спорт гэдэг зүйлд сэтгэл зүй, хоол зүй гэдэг зүйл асар чухал юм байна да тийм ээ хаа. Чухал. Ер нь юу яд нь шүү дээ. Одоо хоод идэхдээ өөх цостой хоод байгаа. Сүйтэсээ баггүй. Зөө. Харцаа оожээ. Сүүчин зам одоо энэгээс нь уурах шүү дээ. Их таслаг зүйл. Сүүнээс одоо бид одоо маса шаардсаа гаргаж авдаг. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо их таслаг байж тарих гэдэг байна. Тэгээ харьдаг зөв юм билээ. Та багшийн мэргэжлийг сонгоогүй, нөгөө зоотехникчийн мэргэжлийг сонгоогүй, магадгүй ингэж гүйж хараадаг хүн болоогүй байсан бол өнөөдрийн арднаа хаана явж явах бол та ер нь ингэж бодож үзсэн үү? Өнөөдрийн арднаа өдөөд бурхан болсон байх аа. Хөөрхөд нэрэлж. Одоо 80 нас, 90 нас хүртэл хөдөөгаадаа элдв хангаа юм арих согтуу элдв хангаа мал хөө уухад хэмээн Монгол улс өөхтэй махан тартай. Өөхтэй махан сайхан 74 өндөр сохос идэл ингээ явж идэв үе дээр явж бол өдөө тэлгээс судсан байх үлгүй. Тийх бах та тийм. Энэ одоо энэ спорт чинь намайг хүмүүжүүлсэн баг шүү дээ. Намайг хүмүүжүүлсэн бол одоо спорт. Одоо ингээд энэ өндөр насыг наслахаар олон зүйлийг ингээд эргцүүлж боддог байлгүй дээ энэ ч одоо 90 настай энэ сайхан настай хүн гэдэг чинь энэ улс их орныхоо хөгжлийг хараад та ер нь юу гэж үздэг вэ? Сая энэ орон зайж яваад ирэхэд маш хөгжилтэй орон юм. Маш цэвэрхэн чинь. За тэгээ ерөөсөө хүн усууд нь ер нь их Нясон Нямбай ийм усууд байд юм байна. Тэгээд Нясон Нямбай байж ил их орноо хөгжүүлэх зүйтэй юм байна. Нясон Нямбай гэдэг чинь төр улстай Нясон Нямбай усууд нь орж байж одоо найсаас элдв хангаам гойволохгүй зарцуулах юм зарцуулахсаа юмдаа зарцуулаад ингээ явсан газар нь хөгжид юм байна. Хууль нь хатуу байд юм байна. Хууль бол маш хатуу. Тийм хуультай байд юм байна. За гадны улс тийм юм байж. Энэ манайх ер нь ямар шоу харагдаж байна. Өө тэрийг зөвлөлт манайхан бол одоо арай дэндүү юм. Дэндүү ууж идэм байх. Дэндүү их орноо боддгоо юм байна. Их орноо боддог байсан бол тэр олон тэр төгрөгийг идэж авчаад ингээд сүйд хийж явах шаардлага байхгүй шүү дээ. Одоо манайхаар би бодож байлаа. 90-91 онд чинь л одоо анхны арслаар тэрнээс нь эхлээл зөв зурмаараа явсан бол Монгол өдийд энэ маш хөгжсөн байх хэрэгтэй юм байна. Одоо Вьетнамаас л өндөр дээд хөгжилтэй болох байсан юм байна. За энэ улс их орны хөгжлийн хурдац гэдэг зүйлд бол та
сэтгэл дундуур явдаг юм байна. Дундуур манай улс бол өдөө сайхан болохоор байсан гэдэг юм байна. За нөгөө төгөөр энэ нийгэмд болж бүтэж байгаа сайхан зүйлүүд биш үүдэл байдаг баха. Таны нүдээр та өөрөө хараад үгүй энэ нэрээ болоо штэ нэрээ айтаахан байх шүү гэсэн зүйл юу байна? За би хоёр хэмдэр жишээ аваш. За манай хэзээ өндөр барилгатай байлаа. Тэг барилга орон сууцаар бол нэлээд сайн байна. Гэхдээ энэ хангалт муутай байна л да. Одоо сайн хацаагаар одоо бас өөдөн дотож чадаагүй. За нэгдүгээр. Хоёрдугаарт энэ Яармгийн гүүргээд одоо хоёр давхар ингээд явсан гүүрөө шүү. Тэр гүүр шиг сүр оруулж байна. Тэр чинь бас ингээд гаднаасаа хөрөөд үгүй яахад бас ажтай гүүр өрсөн байх шүү гэж харагдчих байлаа. Ана гадаач биш олон гүүрээр явна шүү дээ. Тийм шүү. Японд бол одоо ингээд 8 давхар гүүр ингээд сүлжээ ийшээ дөөгөр доогороо ингээд явцсан байдаг юм байна. Тэгээд тэргээр явж яхад бол ийм сайхан юм байх гэж үтснээс өөр юм байхгүй. Сайхан нь харлаа. Үзлээ. Монголд хөрөлөд нөгөөц нь байхгүй. Харин Яармгийн нэг тийм өөр өрсөн байсан чинь би гоо яахад хөөх юм гэж бодож байгаа ш. Бас юм хийж шүү дээ. Энэ олон давхар барилгууд барьж байна. Энэ чинь бас орон суустай болгож байна. Энэ бас зүгээр байна. Тэгээд босод элдв хангаа бас янз янз юмнууд хүний нүдэнд үзэж харагдахаар хийж байгаа байх л да. Тийм шүү дээ. За нутгаруугаа хэрэг явж байна хаа. Нутгаруугаа явах цаа байдаггүй шүү. Тийх байх. 19 оноос дандаа гадаад руу явсаар байгаа байж. Би шинэ одоо Австрал хүртэл явж байлаа шүү. Австрал тааш тэмцээнд орж явсан. За тэгээд Азийн орн, тэгээд Япон орнуудаар, Европ орнуудаар л голцохон тэнцэлтэй. Нодлон нэг аймагт очсон баг шиг байсан шүү тий. Фэйсбүүкээс л харсан. Тэр чи одоо өөрийнхөө уул усанда ош мөргий гэж яасан. Би бас их сонь бас шашин гэхээ цаашаа юм зөв хүний сэтгэл санааны юм да. Одоо номхон далайн уснаас авсарч өөрийнхөө уул даваанд өргөсөн байгаа. Тэр зорилго юу гэхээр бороо орж явах болтугай гэж. Номхон далай үүч манай энд нүүж ирж манайхыг бороозуулж байгаа шүү дээ. Монголыг. За тэгээд би тэр үндсэн дээрээс өөрийнхөө бодол номхон далайн одоо далай нь уурсаад дэш үүд Монголд хурцж бороо болж ордог гэсэн үндсэн дээрээс номхон далай усыг авсарч өөрийнхөө нутагт залсан байгаа. Тэгсэн чинь манай өмнө энэ жил ямар их бороотой байна. Энэ жил өстой янзын явдлууд хачин их бороотой. Бороо ордог газар чинь янзын бороотой гэж байна. Тэгээ би сая энэ юунаас бас юм авчирсан. Өргөх юм авчирсан. Ямар юм авчирсан бэ гэхдээ зэгсэн. Буурал Европоос. За. Тэгээ Каспийн тэнгисийн хавьяас. Тэндээсээ бас яг энэ хөрсөн дөрвсөн одоо жимс ямар жимс вэ? Гэсэн ийм жимс. Энэ жимсний жүүсүүд хаанаас олж авах вэ? Тэгээд тэр жимсний жүүсийн хийсэн савнууд байна. За. Одоо 1 литрийн хавцаа 1 литрийн байсан баха. Тийм байна. Тэгээд тэрнээс би авчирсан. За. Одоо орон нутагт очиж уул аванд өргөндөө. Хөөх юм. Одоо би богд болондоо ч өргөн. За. Хэд хэдэн юм авчирсан 4-5-ыг авчирсан. За. Одоо тэгээ яхаа тэр Монголд одоо бороо овсол хэрэгтэй. Хэтрүүлчихгүй бол хаяа бас зарим газар хэтрээд бас нэг эвгүй болсон тал байгаа шүү манай. Тэгээд ах шиг байна. За ингээд цаг зав гаргаад нэвтрүүлэгт маань хүлцэн ирж оролцсон ардаагуудаа маш их баярлж байна. За баярлалаа. Тэгээд 4 жилийн дараа дахиад дэлхийн аварга боллоо шүү дээ. Тэгээд. За энэ 4 жилийн дараах дэлхийн аваргадаа нөгөө нэг тогтооногод байгаа рекорд амжилтуудаа тийм ээ нөгөө 400-аас гадна 800, 1500 гэдгийг байгаа шүү дээ тийм ээ. Тэр рекордуудаа тогтоогоороо. За 4 жилийн дараах тэмцээнтэй зөндөө амжилттай оролцоороо. Урт удаан наслаараа гэж танд
Усан өрөө За ёо. баярлалаа. Та энэ сайхан соёлтой нэвтрүүлэгт оролцуулж намайг ингэж танилцуулж байгаадаа танай телевизэнд танд талархлаа илэрхийлье. За баярлалаа. Ирээдүйн сайхан явуултугай гэж ирээ. Ерөөл Батар шиг аа. 100 асуултын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнгийн Арднаг ба хүрэлцэн орж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.